төвийн дархлаажуулалтын албаны хэмж байна. Та бүхэндээ өнөөдөр би вакцины хийхийн өмнө болон хийсний дараа юу анхаарах хэрэгтэй талаар ярина. Дүнтэй аргуудын нэг бол томоогийн эсрэг вакцинд хамрагдах байдаг. Вакцин хийлгэснээр та тухайн вакцины найрлаганд орсон байгаа вирусээс сэргийлэхээс гадна бусад томоогийн вирусээр өвчлсөн тохиолдолд өндөр хэрэгслээс сэргийлэх боломжтой юм аа. За та хэвээ томоогийн вакцин хийлгэх гэж байгаа бол цаг агаарын байдалтай тохируулан дулаан хувцлаж очих. Мөн хүүхдээ вакцинд хамруулах гэж байгаа бол их хүүхдийн ягаан дэвтрээ заавал авч очоорой. Мөн өрхийн эмчтэй үзүүлээд яг тухайн эмчид үзүүлсэн өдрөө вакциндаа хамрагдах хэрэгтэй байгаа. Эмчид үзүүлэхдээ гол анхаарах юм нь гэвэл өмнөх вакцины үед хүүхдэд чинь ямар нэгэн урвал өгч ирсэн үү, ямар шинж тэмдэг илэрчсэн бэ зэргийг нь эмчтэй нуулгүйгээр үнэн зөвөөр нь хариулах хэрэгтэй байгаа шүү. За вакцин хийлгэснийхаа дараа та анхаарах зүйлс гэх юм бол вакцин хийлгэсэн хэсэг газраа ямар нэгэн жин тавих, цохих, хүндэх, хүрэх зэрэг зүйлээс их болгоомжлох хэрэгтэй. Тэгээд вакцин хийлгэсний дараа хүүхдэд хүн тарьсан хэсэг газарт хүндүүрлэх, улаа хавдах, мөн халуурах, цочромтгой болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Эдгээр шинж тэмдэг нь 2-оос илүү хоногт илэрх юм бол та харьяа өрхийнхөө эмнэлэгт хандаж эмчид үзүүлээрэй. Вакцин болгоом заавар дээрээ эсрэг заалтын тухай бичсэн эсрэг заалтаа зааж өгсөн байдаг. За энэ жилийн бидний хэрэгжилж байгаа вакцинд бол өндөг болон дахианы махны харшилтай хүмүүс энэ вакциныг хэрэглэж болохгүй байгаа. Мөн дархлаа дарангуйлах эм тариа хэрэглэж байгаа хүмүүс энэ вакциныг хэрэглэх нь хориотой байгаа. За томуугаас сэргийлэх үр дүнтэй арга болох вакциндаа хамрагдаж томуу өвчнөөс сэргийлээрэй.